төрд илж ширүүн, төмөрт хуурай ширүүн, төхөмд зараа ширүүн. Модон Шанью. Монгол угсаатны төрийг үндэслэгч Модон хаан Хүннүгийн Хуяан хэмээх цорволжит овгоос гаралтай. Төмөн Шаньюгийн их хаатны ууган хүү. Модоныг баг балчир байхад Хүннүгийн 24 аймгийн холбоо тогтож түүний эцэг Төмөн Шанью бусдын үгэмд оромтгой бууж өгөмхийн нэгэн байсан тул хөрш аймаг улсуудаа таран танигдж Хүннүгийн газар нутгийн нилээт хэсгийг бусдад алджээ. Үүний дээр манай эртний өмнөх 215 онд Хятадын Цин улсын хаан Цинши Хуанди Жанжин Мэнтянд их зэрэг захируулан Умардын улс Хүннүг дарахаар явуулсан байна. Хятадын их зэрэг Ордос хавийн газрыг Хүннүгээс булаан авч тэр нутагта Хятад суурин олноор байгуулан өмнө газрын иргэдийг сууршуулжээ. Ийм төгшүүртэй үед Төмөн Шанью улсаа батлан хамгаалах тууштай бодлого явуулсангүй, харин өөрийн баг хатны үгэнд орж түүнээс гарсан отхон хүүгээ ширээ залгамжлуулахын тулд хууль ёсны ширээ залгамжлагч ууган хүү Модоныг ад шоо үзэж дайсагналцаж байсан Юэчи аймагтай найртай байхын тэмдэг болгож барьцаанд өгсөн байна. Модоныг хар аймагт хүргэгдэн оцсны дараахан Төмөн Шаньюгийн зарилгаар Хүннүгээс Юэчи нарын хилийг өдөөн уулгалан довтолжээ. Төмөн Шаньюгийн тооцоогоор барьцаанд очсон хүү Модон нь дээрх бодлааны хариу төлөөс болж Юэчи нарт цааслагдах ёстой байв. Гэвч эрэлхэг шаламгой Модон хүү төрсөн эцгийнхээ хорон саанааны зойлоос болсонгүй. Харин алхыг завцсан Юэчи нарын гараас зориг самбааныхаа чадлаар мултран гарч тэндээс төмөн газар төвдөлгүй давхитаг аргамаг хөлгийг булаан унаж нутагтаа ирлээ. Төмөн Шанью хүү Модоны эрэлхэг зоригтойг шагшин төмтийн дарга болгон Юэчи аймагтай зах нийлсэн газрыг захируулах болов. Модон цагийг дэмээ өрсөнгүй. Итгэлтэй нөхдөөрөө хүрээлүүлэн өөрийн харьяаны төмт дотроо төмөр мэд хатуу сахилах бат тогтоож цэргээ шаргуу сайнаар суйрлуулан хожмын их үс бүтээх тэмцэлд бэлтгэж байв. Модон Хүннүгийн дууд сум гэж алдарсан төмөр зэв бүхий эсгэрдэг сум бүтээж харьяат ир зэрэгтэй. Миний дууд сум харавсан зүг рүү цөм нэгэн зэрэг харав. Эс харвагчийг тушаал зөрчсөн хэмээн цаазаар аваачиж хорооно гэж чаналан тушаалж морин дээрээс нэгэн зэрэг дайсныг харваж сурахад онцгой анхаарч байсан гэдэг. Модон нэгэн удаа хэсэг зэрэгтэйгээ явж байгаад өөрийн хайртай сайн морьныхоо зүг дууд сумаар харавсанд зарим нь гайхан сум эс тавьсанд тэдгэрийг дорн цэрлүүлв. Улмаар дараагийн удаад өргөөнийхөө дэргэд шадар төшмөлийнхээ хамт зогсож байсан эцгийнхээ хажуугаар гарахдаа дууд сумаа чиглүүлэн тавьсанд хамт явсан цэрэг эрс бүгд нэгэн зэрэг харваж олон суманд үрцэн Төмөн Шанью тэр дороо амьсгал хураажээ. Модон эцгийнхээ цогцын дэргэд ирж улсаа захирч чадалгүй Хятадын Цин улсын боол болгоход хүргэснийг буруу шаан өгүүлж төрийн хүн төрийг дээдлэхдээ төрлийг твчих учиртай тул улсаа бодож би инглээ хэмээсэн гэдэг. Ийхүү Модон манай эртний өмнөх 209 онд Хүннүгийн 24 аймгийн холбоог заграх эрхийг эцгээсээ булаан авч Шанью хаанд өргөмжлөгдөн Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн цэрэг захирах захиргааны төмд, мянгат, зууд, арвтын дээрээс доош шаталсан арвтын системээр зохион байгуулагдж байсны дээр Модон хаан бүх улсаа зүүн, баруун, төв гэж 3 хэсэгт хувааж төв хэсгээ өөрөө захиран саланг сарниун байсан аймгийн холбоог төвлөрсөн хатуу цаазад төр ус болгон өөрчилж цэрэгтэй хатуу сахилах бат тогтоолоо. Яг энэ үеэр Хүннүгийн зүүн талаар нутгалдаг Дунхуу нар Модонд илч илгээж найртай сайхнаар хүлэг морио өгөхийг шаардав. Модон зөвлөх төшмөдөө цуглуулан ямар хариу өгөхийг хэлэлцүүлсэнд бүгд нэгэн дуугаар морио өгөхийг татгалзав. Модон түүнийг үл хэрэгсэн элчэд хүссэн морийг нь өгч явуулав. Тун одолгүй Дунхуу нараас
дахин илж ирж Модуныг хайртай хатнаа өгөхийг шаарджээ. Энэ удаа Модун төшмөттэйгээ дахин санал зурж хөрш улстайгаа Эвийг хичээн хайртай хатнаа ирсэн элчид дагалдуулан явууллаа. Амташсан хэрэг 13 эргэн гихчийн үлгэрээр Дунхуугийн илж 3 дахь удаага ирэхдээ Хүннү Дунхуу хоёр улсын хил орчимд байдаг хүн нутгалтгүй хэсэг газраа өгөхийг шаардлаа. Модун төшмдөө цуглуулж хэрхийг зөвлөхөд нилээд хэсэг нь хайртай морь хатнаа өгч болсон юм. Тэр муу жаахан газрыг өгөхөд яахав хэмээн зөвшөөрөх санал гаргажээ. Үүнд Модун Шанью маш ихээр хилэгнэн мунхаг төшмдийг цаазлах зарлиг буулгав. Адуун сүрэг байгаа цагт морь олдоно. Улс орон байгаа цагт хатан олдоно. Харин өвгдийнхөө газар нутгаас өчүүхэн төдийгч харьд өгч үл болно. Газар бол улсын үндэс юм хэмээн сургажээ. Модун Дунхуу нарыг бут зохиж тэргүүлэгчийг нь алж албад иргэдийг мал сүрэгтэй нь олзлон авлаа. Эргэж ирээд баруун тийш Юэчи нар руу дайрч тэднийг хөөж явуулаад өмнө зүг шар мөрнөөс урагш Левфян, Баян аймгийн нутгийг нэгтгэн Цэн улсын хаан Ментяны хүнүүгээс булааж авсан газар нутгийг бүхэлд нь эргүүлэн авав. Хан улстай шар мөрний урдуур хилээ тогтоожээ. Модуны үед Хүннүү нар урд өмнө байгаагүйгээр хүчирхэгжиж хойд зүгийн бүх аймагуудыг эзэлж өмнө зүгт дундад улстай хүч тэнцэх улс байгуулсан юм. Модун бол цэргийн эрдэмт гарамгай, авхайлт самбаатай, мэрэгэн ухаантай, улс төрийн алсын хараатай зөв бодлого явуулсны дүнд Төв Азийн олон нүүдэлчин ард түмний дундаас анхны төр улсыг байгуулсан түүхэн их гавьяатан билээ. Хүннүү гүрэн Монгол нутаг дахь анхны төрт улс биш хэдий ч өмнөх үеийн улсуудаас хамгийн анхны төрийн захиргааг бий болгосон учраас түүхэнд нэр алдар нь илүү үлдэж чадсан юм. Энэ үед Хүннүү гүрэн хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч Умардад байгалнуур, урагш хятадын цагаан хэрэм, баруун талд Түркстан, зүүн тийш Солонгосын хойг хүртэл өргөн удам нутгийг оруулж чадсан юм. Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн хань улс Модун Шаньюд алба хувчур барьж байсан төдийгүй хааны ургийн гүнжийг түүнд хатан болгон өгч байжээ. Хүннүүчүүд байлдааны тактика одоогийн тусгай албадын нууц аргыг хэрэглэж байсан нь сонирхол татмаар. Модун Шанью хань улсаас ирсэн элчид өөрийн армийг үзүүлэхдээ зөвхөн сул дорой болон хөгшин настай хүмүүсээ харуулад явуулсан жишээ бий. Үүнд нь хуурцсан хань улсын элч Хүннүүгийн цэргийн хүчийг басамжлан үзэж дайн зарласан боловч Хүннүүгийн цэрэгт хяар цохилж байжээ. Модун Шанью манай эртний өмнөх 174 онд тал болсноос хойш 100 гаруй жил Хүннүү нар Төв Азад ноёрхсон хിവэр байв. Манай эртний он тоолын ихэн манай эртний өмнөх тоолын сүүл үед Хүннүү гүрэн дотоодын тэрсэлтэн гадаадын дайралт довтолгооны нөлөөгөөр Умард өмнөд гисэн хоёр хэсэгт хуваагдаж өмнөд нь хань улсад дагаар орж Умард Хүннүүн тусгаар оршиж өөр хоорондоо дайтах болов. Өмнөд Хүннүү нар Умардынхныгаа удаа дараа хяар зохиж хань улсын нөмөр нөөлөгт оршиж байсан ч жил ирэх тусам дорооцоор нийтийн тооллын 1-р зуунд Сянби улсын иргэшээлд орсноор дуусгар болсон юм. Хүннүүгийн Шанью өглөө наранд, өдөр тэнгэрт, үдэш саранд мөрөгдөг байсан гэдэг. Тухайн үед тэнгэр шүтлэг Хүннүүгийн төрийн шашин болж байв. Монгол судлаачид Монгол банхар нохойг Хүннүүгийн үеэс гаралтай гэж үздэг. Таньши хаан домог. Сянби улсын төрийг үндэслэгч Таньши хай 106 онд Сянби цэргийн захирагч Тулуу хоогийн гэрт төржээ. Таньши хаан төрсөн тухай домогт өгүүлэхтэй. Түүний эцэг Тулуу хоог Хүннүүгийн цэрэгт албах хаан 3 жил явсны хойгоор хатан нь нэгэн хүү төрүүлсэн байв. Тулуу хоо цэргийн албанаас буцаж ирээд үүнийг мэдээд хүүг алхахыг завдсан боловч хатан нь ятган болиулж
Нэгэн өдөр би гадаа явж байтал тэнгэр дугарч тэр дуунаар цочин дээш гартал миний аманд ганц ширхэг мөндөр гулсан орсон. Түүнийг хайлуулан залгиснаас хойш удалгүй би шалтгатай болж 10 сарын дараа энэ хүүг төрүүлсэн билээ. Энэ хүүг өсгөн хүмүүжүүлбээс алстай ер бусын хүмүүн болох босуу хэмээн өгүүлжээ. Тулуухав алхахыг болсон боловч түүнийг ад шоо үзэн өөрийн хүүд эс тооцов. Гэвч хатан нь хүүг асран хамгаалахыг зарц нартаа тушааж таншихаа хэмээх нэрийг хайрлсан гэдэг. Таншихаа багаасаа цэргийн эрдэмт гарамгаас суралцж 14-15 наснда үе тэнгийнхнээсээ биеийн хөгжил, эр зориг, сэргэлэн цовоогоороо ялгагдж байжээ. Нэгэн удаа гэрийнх нь үхэр малыг өөр аймгийн толгойлогч булаан авахд таншихаа ганцаараа морьтой хөөн очиж тэмцэлдэн дийлээд булаалгасан зүйлээ цөмийг нь эргүүлэн авчирснаас хойш нэр хүнд нь ихэд өсөж хөгшин залуугүй түүнийг магтаж хүндэтгэх болжээ. Манай эртний 120-оос 133 оны хооронд Сянби нарын дундаас нэг үе хүчрхэг баатар гарч ирсэн ч төдөлгүй дахин тарж бутарсан бөгөөд үүний дараа Тулуухай ноёны хүү Таншихай Сянби нарын аймгийн холбоотыг нэгтгэн 156 онд хаанд ширээн заларснаас эхлэн энэ улс 80 орчим жил зүүн хойд Азийг эрхшээсэн байна. Сянби нар Хятадын байлдаанч улсуудын үед манай эртний 480-аас 222 оны хооронд түүхийн хуудаснаа анх тэмдэглэгдсэн байна. Сянби хэмээх энэ нэрний талаар олон судлаачид ухаанаа уралдуулсны дотор Монголын түүхч Гүнжин Сүхбаатар өөрийн зохиол бүтээлдээ Сүмбэ хэмээн монголчлон дуудаж энэ үг нь Суварна Готара буюу алтан уураг хэмээх санскрит хэлнээ сунжран гарсан оноос нэр болжээ гэж баталсан юм. Таншихай хаанчлалын үед Сянби улс нэн хүчирхэгжиж Модун хааны үеийн хүн гүрний эзэмшиж байсан нутаг дэвсгэрийг дахин оруулж авсан төдийгүй эдийн засаг худалдаа арилжааны хувьд ч хүннүү гүрнийг нэр төртөө залгамжилжээ. Эртний Хятадын түүхч эрдэмтэд Сянби нарыг хүннүү нар зүгтэн зайлснаас хойш Сянби нар хүчирхэгж мандаж тэдний хуучин нутгийг эзэлж бомон цэрэгтэй хэмээн бардамнаж байна. Тэд чи эрг хүчтэй авхаалж самбаасаатай хүннүүг бодвол зэвсгэн хурц морин хурдан юм хэмээн болгоомжлон бичиж үлдээсэн байна. Таншихай бол угаас сэргэлэн авхаалчтай, алсын хараатай, хүчирхэг хүн байсныг түүх шаштар тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд нин даруй хүннүүгийн хуучин газар нутгийг эрхэндээ оруулж умар зүгийн дэнлийн болон дорн зүгийн тунгуус угсааны буяа нарыг бут зохин өрн зүгийн шар ус цэнхэр нүдэт усууныг өөртөө нэгтгсэн байна. Гүрш зэрэгэлдээ нь Сянби улс гинэт мандан бадарч хүчирхэгжиж байсанд Нанхиадын хань улсын зүгээс 3 замаар цэрэг илгээснийг Таншихай бут нэргэсэнд хан улс нэм болгоомжлон огноо өгөх ван цол олгох зэргээр найрамдахыг гуйсан ч Таншихай алсыг харж авсангүй цэргийн хүчээр улам их дайрах болжээ. Таншихай ойролцоогоор манай эртний 181 онд 45 орчим наснда тэнгэрт оцсон гэдэг юм. Энэ үеэс Сянби улс хаан ширээний төлөөх тэмцэлд өртөн нэгэн хэсэг уналтын байдалд оров. Сянби нарын өвөг дээдс нь Дунху буюу дорнот хуу мөнгө их бөгөөд гений хувьд хүн нартай цусан төрлийн холбоотой өвөг нүүдэлчд байжээ. Сянби улс төрч ёсны талаар хүн улсыг өвдөгч залгамжилж бас нэгэн алхам урагшлан хөгжүүлжээ. Нэн ялангуяа цэргийн хүчин чадлаар илүү товаан гарсан гэж Нангад сурвалж бичигт тэмдэглэжээ. Та Тулаа нэртэй подкастыг сонслоо. Сувгийг маань дэмжиж subscribe тавьчаад дарж хонхоо идэвхжүүлээрэй. Бичлэг маань таалагдсан бол лайк дарж сэтгэлдээ үлдээгээрэй. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.